За hi guys. За тэгээд та нар бүгдээ сайхан наас цааснаа тэгээд надад өнгөрсөн лэгтээ бүгдээ сайхан наас цаасан гэсэн найдаж байна. За тэгээд өнөөдөр юу вэ гэхээр 2 жилийн өмнө яг 70,000 subscribe хүрээд setup бичлэг хийжсэн. Тэгээд одоо би 170,000 хүрсэн. Тэгээд 2 жил өнгөрсөн болохоор дахиад setup бичлэг хийх гэж байна. За тэгээд яг 2 жилийн өмнөхөөс бол нэг амар өөрчлөсөн юм байхгүй. Гэтэ жоохон өөрчлөсөн л та. Гэтэ бүр амар бол нэг юм өөрчлөлтөө заяа. Тэгээд 2 жилийн хугацаанд мэдээж юм өөрчлөсөн. За тэгээ би юу өөрсөх гэдэг та одоо харуулах чинь тэгээ setup би танарт одоо танилцуулъя. За тэгээ бүгд бишэн дээр лайк дарцаагаарай. Тэгээ маань сургуулийн бодвол. Маань сургуулийн мерч. За бичлэг эхэлсэн явж ин за тэгээ ерөнхий харагдах байдал нь бол яг ингэж харагдчихээн заяа. Яг байр нь бол яг хэвээрээ хэмжээний байрлаж байгаа. За тэгээд хойно нь болохоор би silver play баатна өлгцсөн. За тэгээд ер нь бол яг миний ширээний байрлал яг хэвээрээ процессортой өөрчлөгдсөн. За тэгээд эхнээс ярих юм бол зарим гэрэл болохоор манай ээж надад өгсөн. Тэгээд би ингээ шүн мөн компьютер дээр суух юм заавал ингээ өрөөний гэрэл асаахгүйгээр энэ гэрлийн асаагаас уучгаар айгу дэжгүй болсон болохоор тэнийг ширээнээр тавиад асаацдаг. За ер нь бол энэ mouse pad бол яг хэвээрээ байгаа заяа. Тэгээд mouse-ос хэвээрээ энэ юуг keyboard өөрчлөгдсөн. Тэгээд keyboard нэг иймэрхүү. Энэ keyboard болохоор ингээ wireless keyboard ингээд touch нь амар гоё санагддагс. Одоо бид touch нь авлаа. Танаар дуурж сонсож байгаа юмсан гоё дуурж байгаа зү. Тэгээд ингээ мөнгө солино гэвэл ингээс ингээ мөнгө солиод тэгээд надад энэ өнгө таалагддаг байхгүй. Энэ direct хоёр дэлгэцэл хоёул яг хэвээр байгаа зэ. Хоёр дэлгэцээ хэвээр тэгээд эндээс ингээ арах юм бол ингэж харагдаж байгаа. Энэ дэлгэцний суурь өөрчлөгдсөн. За тэгээд одоо энэ суурь болохоор ингээд хоёр дэлгэцийг хоёулын ингээд тогтоочж байгаа. Тэгээд энэ миний ширээ нөгөө компьютерийн зориулттай ширээ биш болохоор ингээд миний өнөөд ингээд багтгаа болоод тэгээд энэ дэлгэцний ингээд суурь болохоор ингээд миний хоёр дэлгэцийн ингээд яг ийм жижигхэн зайд л хоёр дэлгэц тогтоосч байгаа гэсэн үг. Тэгэнгүүт энэ ингээд ширээний зай амар юмсан. Тэгэхгүй болохоор ингээд энэ дэлгэцний ингээд хөл нь ингээд доош ингээд орсон. Энэний хөл нь ингээд энд ингээд тэвлээд амар зай л одоо гэсэн чинь ингээд зайг болцсон. Ер нь бол хальт бас ингээд ширээн дээр ингээд минималист байдал орж байгаа. Энэ сандал. За энэ сандал болохоор зүгээр офис сандал. Тэгээ би ер нь бол нэг сандал мандалтай нэг ач холбогдол үүрдэггүй болохоор бусад хүмүүс чинь ингээд нөгөө гейминг сандал байна л гэдэг асуудал болохоор энэ офис сандал бол надад одоохондоо болдог. Жохон дуграал байдаг болохоос бай үзье. Хоош ингээд налдан болоход гоё идэхгүй. Нөгөө өмнө сандал маань энэ байгаас хөнгөрсөн дээрээс сандал цааштай. За суугаа болох юм бол за энэ спикер дээр бол хэвээрээ. За энэ болохоор заан байгаа зэ тий. Яг нэртэй гэдэг нэрийн та нарт хэлэхгүй зэ. Энэ бол ингээд одоо та нар хэрвээ CS одоо үздэг бол CS-ийн одоо нөгөө за ер нь их тоглож байд юм да. Ер нь миний мэдхээр Navi гэдэг баг нэг GL гэдэг тоглогч ингээ нөгөө тоглолт болгон дээр ингээ өөрийнхөө нөгөө нэг тийм чихвлээ ингээ аваа явуулаад яг тэрнтэй адилхан ингээ би ингээ компьютер дээр ингээ байн ингээ тавьдаг байхгүй. За тэгээ энэ цаг болохоор ингээ ширээн дээр би цаг тавьж тэгээ энэ шүн мөн ингээ гэрлэн асцаа шүн ингээ цагт болж байгааг яг компьютер дээр ингээ цаг байгаа л гэхдээ энэ дээр ингээ шүн мөн ингээ дараад цагийг хараа өдөр хараад ингээ шийгсэл мэгсэл бороо мороо ингээ бүх юм ингээ гарчдаг юм цаг. Энэ ширээн дээр байх айгүй хэрэгтэй тийм. Ингээ шууд доош орол ингээ цагаар чинь. Ингээ харах юм бол нойр дэс маань тэгээд миний сууж байгаа байрлал нь яг ширээнээрээ жоохон мууцсан. Ингээд харж мараад. Тэгээ явандаа ширээгээ солино. Дараа нь би ахтад гэхдээ яг гоё гейминг зөвлөлттэй ширээ авах гэж бодоод байгаа. Тэгээ одоохондоо арай авахгүй. Тэгээ ингээ ширээвэл энэ юм хөө. За тэгээ микрофон бол нэг хэвээрээ Blue Yeti Black Edition л микрофон бол хэвээрээ. Тэгээд энэ микрофоноос хөрвөл хэвээрээ өмнөх бичлэн дээр би ярьжсэн нөгөө яаж авсан. Энэ бол энэ болчихж авсан микрофоноос үзье. Тэгээд өмнөх бичлэн дээр санаа үзсэнд мэдчихэж байгаа. Чихвчээс болсон байна. Миний өмнөх чихвч маань өөрхий бүр гаргуунд гарсан тэр бүр бодоос. Тэгээд энэ HyperX-ийн earbud тэгээд энэ яг загварынх нь энэ чихвчийг авсан. Тэгээд нь болохоор
миний өмнөдөл ажиллаханд улаан өнгөтэй. Би үгүй шар өнгөтэйг нь авъя гэж бодсон. болохоор шар өнгөтэй нь ерөөсөө Монголд ирэхгүй байсан заяа. Би ингэ зөндөө газараас асуусан. Монгол ерөөсөө ирэхгүй тэгээд Хятадаас захиалж ирсэн ч ерөөсөө байхгүй. Тэгээд би энэ улааны нь авсан. Нэг ч амар гоцгойд юм бол байхгүй. Зүгээр л ингэ одоо ийм earbud дундаа яг хоо HyperX гэдэг брендийг болохоос ер нь бол нэг одоо нэг тийм онцгой чадвар модорсоод байгаа юм байхгүй. Тэгээд энийг тоглож болоход бол ер нь зүгээр л сонсогддог. Манай камер би нэрээ нэг ийм камер ашигладаг болсон. Нэг Red зэн дэшээ гарч харлаад та юм уу харлаа. За нэг ийм камер зөө. Одоо энэ нэг гэрэл астдаг юм аа. Би камерын чинь ингээд байрлуулчаад тэгээ ингээд би энэ имплигээд камерын дэс ингээд бичээд ерөнхийдөө ингэж явдаг байхгүй. Энэ камер бол ер нь яг хуу ер нь дажгүй. Гэтэ бүр мэрэгжлийн камер яаж үүдэл яг хуу юу л гэхдээ нэг вебкам дундаа бол ер нь хамгийн дажгүй камер заяа. За тэгээ шинжилсэн юм бол энэ камер энэ чихвч тэгээд нэр нь хэвээрээ тэгээ keyboard бол нэг удаа таалагдсан утас байдаг болохоор би ингээд хаашаа чамаагүй тэр ширээ рүү ч гэсэн авч явж юу нь бол амар байдаг болохоор ингээд утасгүй амар амар. Тэгээд нэр нь ерөөхдөө хэвээрээ тэгээд энэ дэлгэц энэ хоёр бол хэвээрээ гол нь суурь нь өөрчлөгдсөн. Дэлгэсэн зэрэг зургийг харж байна та нар. Амар зураг байна. Тэгээд процессорыг харуулдаг гэсэн би тэнийг. За миний процессор болохоор шинжлэгдсэн байгаа. За тэгээд ийм юугаас энэ цагаан өнгөний л одоо юм авах юм сервис юу юм шиг байгаа. Энэ цагаан өнгөтэй ширээ тэгээд цагаан өнгөтэй процессорын кейс. За энэ болохоор би захиалж авч ирсэн. Солонгосоо захиалж авч ирсэн. Тэгээд энэ дээр ямар ч газраас авчлаа. За ямар ч ингэж RAM нь болохоор ингээ 2 ширхэг RAM зэ. Тэгээд ингээд 16 гийн 2 ширхэг RAM дийлэнх 32 болж байгаа. За тэгээд энэ CPU нь болохоор CPU-ний одоо энэ юу нэг ийм шингэн хөлөр мөлөртэй. Тэгээд яг ингээ харах юм бол амар ингээ юу харагдаж утас бол харагдахгүй байгаас тий. Ингээд айгүй ингээ нэмэгтэйстэй ер нь айгүй дажгүй надад таалагдчихж байгаа. Тэгээд үзүүлэлтнийх юм бол i511 дэх үеийн CPU. Тэгээд 32 GB RAM. Тэгээд RTX 4060. Тэгээд SSD-ийн тэр 1 TB лөө 2 TB хардтай. Одоогийн нөхцөлд бол ер нь бол надад бол хангалттай болж байгаа. Бүр тулцсан бол процессор биш гэсэн ер нь бол яг одоогийн нөхцөлд яг болж байгаа. Тэр дээдлийн тэр нэг бөөнийхий төгсдөрөг дарах юм бол нурдлын 2 сенсний гэрэл насдаг байхгүй. Би тэгээд яг хуу нэг зүгээр ганцаараа байх үед би ямар гэрэл нь харах юм биш гэ тэр гэрэл унтраачдаг байхгүй. Тэр уртлын 2 сенсээс засах юм бол ингээ бүр амар гэрэлтэй болчтой зүгээр. За ингээ гэрэл нь асаах юм бол ер нь ингээс тод харагдчихна. Тэр нь би гэрэл нь асаагагүй байсан юм. Удаас нь харах юм бол ингээс уртлын нэг 2 том сенсний гэрэл нь асаад ерөөхдөө ингээс харагдана да. Тэгээд амар тод харагдчихсан. Тэгээд тэр гэрлийн ихтэй унтраачдаг байхгүй. Уртлын 2 томных нь сенснийхэн гэрлэг. За тэгээд ерөөхдөө иймэрхүү харагдчихна да. Манай сетап тэгээд энэ ингээ бичлэгээ гээл энэ ингээ миний ингээд компьютер дээр суудаг хэсэг маань ерөөхдөө ингээл нэг болно да. Энэ болохоор ингээ миний чинь ингээ суугаад телевиз мэдээд үздэг, кино мөн үздэг бодсон маань. Тэгээ ингээ компьютер дээр суугаад энэ чинь суугаад амраал. Ингээл миний ингээл амьдрдаг орчин юм байгаа. Хөвгүүдийн ингээд амьдрал юм жингийн байгаа. За тэгээд ер нь бол миний сетап тэгээд миний ингээ хэрэглээнд болж байгаа болохоор нэг амар солиод байх юм бол байхгүй. Яг хоо маусны пэд мэдээс өөдсөн болох энийг ингээд сольчих юм бол ингээд нэг өөр зурагтай болчих юм бол нэг өөр болчтой шүү дээ. Нэг хуучинаас харсараа өөдсөн болохоор тэгээд ч юм ингээд солино нөхөөс л өөр одоо ингээд солиодох юм байхгүй. Энэ гайгүй. Эсвэл ийм нэг бүр нэг ийм ring light биш бүр нэг гоё ориг нь л нөгөө хятадын нэг одоо нэг хямдхан ring light байгаа байхгүй. Бүр нэг ориг ring light апл бүр гоё л олно. Ер нь яг тийм л юм ер нь аавна гэж боддtiin байна. Ер нь бодоодсэн ч. Тэгээ тэр камер бол яг хөө тэгж яагаад болно. Тэгээ одоохонд оюутан болохоор тийм үнэтэй бүр 2-3 сая үнэтэй мэргэжлийн камер бол ер нь авч чадахгүй байхгүй. Тэгээ ирээдүйд тэгээд авна да. За ер нь л иймэрхүү энэ тэгээ ямар сетап дээр суусан ер нь ингээ ширээгээ гоо цэвэрхэн байлгах болно дөө. Тэгээ зарим хүмүүс чинь ингээ харж байгаад ширээн дээр ингээл одоо юм мэдчихэл тэр мөр нь ингээл мохоо олчоод тэгээ хог могоо нь ингээ ширээн дээр байж идэг. Тэгээд би болохоор ширээн дээр илүү тутам юм тавигддаггүй болохоор ингээл иймэрхүү ингээ цэвэрхэн байхад ер нь ямар сетап гоё дэмдөө. Тэгээ та нар байгаа юм нөгөө цэвэрхэн сууж ийзээ. Ширээн мөрөө тоос мосоос арчиж байгаа. Тэгвэл энэ чинь ингээ амар орхон тоос болчих штеп. Ба тийм тиймэрхүү л юм да. Тэгээ та нар
Та нар бас ингээд сэтгэл хөдлөл коммент дээр бичээрэй за. Одоогийн байдлаар миний сетап ер нь нэг иймэрхүү л юм. Түрүүн бисэн дээр нэр хэлгээ марцсан бас guys. Энэ миний дэлсэн дээр байгаа энэ CS2 clip by гэж байгаа. Энэ ингээд анх ингээд CS хугацаанд өдөр нь байд юм болов. 2023 оны 9 сар гинэ баг 2023 оны 9 сар баг нэг жилийн өмнө бичлээ. Энэ нөгөө анх нөгөө CS2 дөнгөж нөгөө гараад дөнгөж нөгөө нэг тест мэстэй хөлбөр дээр гарч ирсэн үеэсэн баггүй юу. Тэгээ энэ ингээд энэ нэг клип зэ нэг одоо л би таарт үзүүлэхгүй л ер нь дахиж хийж үзүүлэхгүй байх. Тэгээ энэ клип дээр болохоор ингээд би дөнгөж ингээд анх удаа тоглож үзчихсэн үе баггүй юу. Тэгээд одоо амар юм зөө. Nice touch. Одоо энэ үнийг ингээд бууцж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт харсаа. Одоо ингэж байгаа байхгүй юу. Энэ үнийг алчаад тэгээ би ингээд энэ шатруу ингээд өсөрж байгаа шүү дээ. Энийг шатруу өсөрж байгаа шүү дээ. Өсөрж гараад тэгээ ингээд цогоор харж байгаа байхгүй юу. Тэг чи яг ингээд цогоор харсан чи ингээд яг тэр ингээд хүн надад ингээд харагдаж байгаа заяа. Ингээд хүн гарч ирээд тэг би буутах гэсэн чи ингээд доош унцдаг байхгүй юу шатнаасаа. Тэг ингээд дурандсан ингээд доош унцж байгаа байхгүй юу. Тэг би унаад ингээд энэ ингээд шал руу заяа. Зүгээр л шал руу. Тэгээ шал руу буудсан чинь тэр хүнийг бүр ингээд хан нартал таригдчих залж тий. Энэ клипийг одоо л би танарт харуулахгүй л дахиж хизээж харуулах гэсэн юм. За анхаарал тавьсан баярлалаа.